Жохлыг шударгаар шуурхай оройтой оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн 21 цагийн мэдээ эхэлж байна. Үзэгчдийн дөрөм төргийн чухлыг шударгаар шуурхай оройтой оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн 21 цагийн мэдээ эхэлж байна. Лав гарагийн өдөр Орхон аймагт болж өрнсөн үйл явдлын мэдээлэлд үзэгчдийн анхаарлаа хандуулна. Манай аймаг 2017 онд эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөөг баталсан байна. За энэхүү төлөвлөгөөнд гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, хамтын ажиллагааг сайжруулах, иргэн бүрийг ажлын байртай болгох зэрэг чиглэлд 14 зорилт, сургалт сурталчилгааны чиглэлээр 5 ажил тусжээ. 2012 оны сүүлчээс манай улсын төлбөрийн тэмцэл алдагдаж гадаадын хөрөнгө оруулалт буурснаар эдийн засаг хүндрэлд ороод байгааг мэргэжилтэнгүүд хэлж байна. Энэ сөрөг нөхцөл байдал Орхон аймагт ч нөлөөлсөөр байгаа юм. Тодорхойлбол улсын төсөвт төвлөрүүлэх хүн амын орлогын албан татвар, газрын төлбөр, хөрөнгө борлуулсны орлого 2016 онд тасарсан. Тиймээс засаг даргын танилцуулсан төлөвлөгөөнд төсвийн хөрөнгө оруулалтыг эргэд олон нийтийн эрх ашигт нийцүүлэн өргөөжийг сайжруулахад анхаарах талаар тусгасан байна. Үүний хүрээнд төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажлуудыг орон нутгийн аж ахуй нэгжүүдээр гүйцэтгүүлэхэд анхаарах юм. Мөн хэмнэлтийн бодлогыг баримтлан ажиллахаа аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ярьсан юм а. Орхон аймгийн хэмжээнд одоогийн байдлаар 7110 гаруй иргэн ажилгүй байгаагийн 26.2% нь сургууль төгсөгчд, 15.4% нь орон тооны цомогтголд орсон, 37.4% нь бусад шалтгаанаар ажилгүй болсон гинэ. Түүнчлэн өрхийн гишүүдээс нэгэн ч ажил эрхэлдэггүй 2832 айл байна. Тиймээс засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан эрдэнчүүдтэй хайртай буюу нэг өөрх нэг ажлын байр хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар ажилгүйдлийг бууруулахаар төлөвлөж байгааг хэлж байна. Эдийн засгийн хүндрэлийг 2017 онд даван туулах арга хэмжээний төлөвлөгөө хурлаар батлуулж хэрэгжүүлээ гэж. За засгийн газраас бол ийм төлөвлөгөө гарцсан шүү дээ. Тэгэхдээ засгийн газрынх бол нэлээд тийм бодлогын хэмжээнд аль болохоор нөгөө эрх зүйн хууль, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр. За аймгийн хэмжээнд бол төсвийн хэмнэлттэй бодлого. За дээрэс нь бол энэ зүгээр эдийн засгийн хүндрэл гэлтэхээр зөвхөн төсөв биш шүү дээ. Бусдад аж ахуй нэгжүүд дээр би нэг ганц тоол хэлье л да. 16 оныг 15 онтой харьцуулахад орхончууд, эрдэнчүүдийн маань худалдан авах чадвар нь 8% гэдэг. Яг тэрийн тоо үзүүлэлтээр гаргах юм бол 8.5 тэрбум төгрөгөөр буурсан байна. Худалдан авалт нь. Тэгэхээр бол энэ тоол өөрөө хилээд өгчөж байгаа байхгүй. Тийм ээ. Ийм байгаа тохиолдолд бол бид нэр хэмнэлтийн бодлого барин. За хэмнэлтийн бодлогыг бол зарим газрууд дээр цомгтголоор маш асар их хүн гарч ирээд эхний ээлжинд тэр 2200-аад өрхөс ядаж нэг энэ ажлын байраар хангав. Тэгэд иймэрхүү бодлогод хэрэгжүүлээд явхаар нөгөө талаас бол манай аж ахуй нэгжүүд хүний цомгдох бас юм болдог байхгүй. Тэгвэл энэ нэг аж ахуй нэгжтэй уриалга гаргах ер нь бол цомгдголын бус аргаар шийдэх бас арга замууд байна шүү дээ. Түүнчлэн аж үйлдвэрийн салбарт хөдөр болон ашигт малтмал олборлолт, ус ундаа, цахилгаан дулаан хангамжийн үйлдвэрлэлтээс бусад нь буурсан үзүүлэлттэй байгааг тоо баримтууд хэлж байгаа юм. Ялангуяа манай аймагт жижиг дунд үйлдвэрлэл өндөр хувиар буурсан, тоон үзүүлэлтээс харахад хүнсний дэлгүүрүүдийн орлого нэмэгдсэн боловч бараа нэг бүрийн үн аажмаар өссөнтэй холбоотой гэж үзэж байна. За энд гадаад харилцаа хамтын ажиллагааг үргэлжлүүлэх томоохон төслүүдийн санхүүжилтийг орон нутагт татах чиглэлээр ажиллахаар төлөвлөгөөг гаргасан байна. Мөн шинээр үйлдвэрлэл үйлчлэгийн эрхлэгчдийг хөнгөлөлтөө зээл, газар олголтоор дэмжих, ажиллах хүчээ орон нутгаас авах талаар хэлцэл хийх гинэ. Тиймээс энэхүү төлөвлөгөөг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид дэмжин баталсан байна. Улсын хурлаар ахмад насны тухай хууль батлагдсан бөгөөд за энэхүү хуулиар ахмад настай иргэдэд насны хишиг олгох эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн байдаг. За тодорхойлбол насны хишиг олгох журмаар 65 ба түүнээс дээш настай ахмад наснууд цагаан сар болон үндэсний их баяр наадмын өмнө буюу жилд 2 удаа насны хишиг авахар тусгагдсан байдаг. За тэгвэл насны хишиг авах ахмадуудын өргөдөл хүсэлтийг 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хөдөлмөр халамж үйлчлэгээний хэлцээр хүлээн авч эхэлсэн байна. За манай аймгийн тухайд насны хишиг авах боломжтой 4000 орчим ахмад настай байна гэсэн тооцоо судалгааг гаргасан байна.
Ахмадууд маань өөрийн биеэр хандж байгаа бол өөрийнхөө иргэний үнэлэх буюу иргэний үнэлэх байхгүй бол иргэний үнэлэхийн лавлагаар хариа дүүргийнхаа одоо баг дээр очиж халамжийн ажилтнанд бүртгүүлэх ёстой. Хэврээ өөрөө очих боломжгүй ахмад настан байвал одоо хэвтрийн буюу те одоо гадаадд давшин сууж байгаа ахмад настан бол одоо итгэмжлэгсэн төлөөлөгчөөрөө дамжуулан энэ насны эсрэгт хамгаалах боломжтой. За насны иршиг маань хугацаатай байгаа. Ахмадууд энэ хугацаанд амжиж авахгүй бол энэ ондоос насны иршиг олгодохоргүй байгаа. Тэгэхээр хэдийнээс эхэлж байгаа гэхээр өнөөдөр буюу 2 сарын 1-ээс энэ оны 6 сарын 30-ны дотор бүртгүүлэх ёстой. Хэрвээ 6 сарын 30-ны дотор бүртгүүлэхгүй энэс хойш ингээд өргөдлөө гаргах юм бол 17 оны насны иршиг бол олдохоргүй байгаа. Тэгэхээр ахмадууд маань одоо бас амжиж одоо 6 сарын 30-ны дотор амжиж бол насны иршигтээ бүртгүүлэх ёстой. Насны хишиг авах ахмадуудын насыг 4 ангилж тусгасан бөгөөд насны ангиллаас шалтгаалж мөнгөн дүн мөн харилцаа адилгүй байна. За тухайлбал өөнд 65-аас 69 настай ахмад наст нь 50,000, 70-аас 79 настай ахмад 80,000, 80-аас 89 настай ахмад 150,000, эр ба түүнээс дээш настай ахмад настан 250,000 төгрөг олгох юм байна. Насны хишгийг хаан төрийн банк, капитал банкаар олгох бөгөөд уг мөнгнөөс ямар нэгэн зээлийн хүү хураамж авахгүй гэдгийг хэллээ. Насны хишгийг нас барсан Монгол Улсын ариатаас гарсан буюу оюуны өмч улсын бүртгэлийн хилцээс гарсан судалгааг үндэслэн зогсооно. За бүртгүүлсэн ахмадуудын мөнгө 2 дугаар сарын 20-оос олгогдно. За ахмадуудын хувьд гол анхаарах асуудал өргөдөл хүсэлтийг 2 дугаар сарын 1-ний өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийн хүртэл авах бөгөөд за үүнээс хойш хугацаанд өргөдлөө өгсөн бол 2018 онд насны хишгээ авах юм байна. Эсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2 дугаар сарын 1-ний энэ өдөр орон даяар эхэллээ. За бүртгэлийн хугацаа 4 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагт дуусах бөгөөд за бүртгэлийн хугацааг сунгахгүй нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг анхааруулсан байна. Өнөөдөр буюу 2 дугаар сарын 1-нд улс орон даяар эсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлж байна. За аймгийн хэмжээнд мөн адил 9 цагт бүртгэлийг албан ёсоор эхлүүлсэн бөгөөд 55 бүлгийн 1200 сурагч бүртгүүлэхэд бэлэн болсон байна. За энэ жил 12 дугаар ангийг төгсөж байгаа сурагчид сургууль дээр албан ёсоор бүртгэлээ хийлгэх ба боловсролын газар ямар нэгэн ойчир дараалал үүсэхгүй байна. За дөрвөн журмын хувьд өмнөх жилүүдээс онцгийн өөрчлөлтгүй Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгч тодорхой босго оног давсан тохиолдолд эсэлтийн шалгалтыг өгөх боломжтой. Харин шалгалтын бүрдүүлэх материал болоод өмнөх жилүүдэд шалгалт өгч чадаагүй хүүхдүүд хэрхэн бүртгэлд хамрагдах талаар албаны хүн дараах мэдээллийг өглөө. За бүрдүүлэх материал гэх юм бол иргэний үнэлэх 12 төгссөн гэрчлэгээ төлбөр тушаасан баримттайгаа. За аймгийн хэмжээнд нийт 55 бүлгийн 1200 гаруй хүүхдүүд л одоо урьдчилсан тоогоор бол бүртгэгдэхэд бол бэлэн болцсон байж байгаа. За ингээд ямар ч гэсэн аймгийн хэмжээнд бүртгэлийн ажил бол ямар нэгэн саадгүй бол эхэлсэн явагдаж байгаа. Эсэлтийн ерөнхий шалгалтын хичээл тус бүрийн бүртгэлийн үн 5800 төгрөг бол батламж 700 төгрөгийн үнэтэй ажээ. Бүх хүүхэд виза картандаа төлбөрөө байршуулан бүртгүүлнэ. Шалгуулагчдыг интернетээр болон боловсролын үнэлгээний төвөөс тусгаалan эрх олгосон бүртгэгчид бүртгэх юм байна. За хувийн мэдээлэлтэй холбоотой гарсан алдааг энэ онд ерөнхий боловсролын сургуульд суралцж байгаа бүртгүүлэгч сурч буй сургуулийн сургалтын менежерээр дамжуулан боловсрол соёл шинжлэх ухаан соёлын яамны боловсролын салбарын мэдээллийн нэгдсэн системд баталгаажилт хийлгүүлэн засварлуулж өмнөх онуудад төгссөн бүртгүүлэгч боловсролын үнэлгээний төвд хандан шийдвэрлүүлнэ. Мөн аймгийн боловсролын газраас эсэлтийн ерөнхий шалгалтын заар мэдээллийг өгөх сургалтыг 2-3 удаа зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Харин сурагчид монгол хэл бичгийн шалгалтаас бусад хичээлээ өөрөө сонгож хичээл нэмэх бол онлайн бүртгэлийн хугацаанд боловсролын үнэлгээний төвд хандна гэж аймгийн боловсрол соёл урлагийн газраас мэдээллээ. Хөдөлмөрийн харилцаатай холбоотойгоор иргэд цалингаа авч чадахгүй байх ямар нэгэн байдлаар хохирох олон асуудал гардаг. За тэгвэл улсын хурлын гишүүн Дамбочор хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг улсын хурлд өргөн мэдүүлсэн байна. Иргэн хувийн компанид харуулаар 4 сар ажилласан. Гэтэл нэг өдөр албан тушаалтан нь та манай ажил тэнцсэнгүй гэж хэлэн цалинг нь өгөлгүй ажлаас нь халсан байна. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд сардаа энэ мэд туршилтаар ямар цалингүй олон сар ажиллаж хөдөлмөрийн мөчлөгт өртсөн 30-аас 40 иргэн хуулийн зөвлөгөө авахар ханддаг байна. Маш их гардаг. Тэгээд иргэд маань өөрсдөө бас хууль мэдгүй
гэдэг үүднээсээ одоо өөртөө хохироод эсвэл нөхөө хэлцгүүн дараагийн шатны байгууллагад хандах хууль хугацаа хэтрүүлээд юм уу тэгээд ирдэг. За үнэхээр өөрийнх нь эрх зөрчигдөж байгаа тохиолдол одоо нэн даруй одоо эрхэн зөрчигдөж байна гэдгийг мэдээд одоо ямар нэгэн хуулийн зөвлөгөө өгдөг байгууллага одоо төрийн бас байгууллагад ч юм уу хандж одоо эрхээ хамгаалуулж шаардлагатай. Ингэж иргэдийг хохироож байгаа явдал үйлчилгээний салбарт төлхөө гардаг талаар иргэд ярьж байна. Гэрээ хийгээгүй орсон учраас хохирох тохиолдол бас их байгаа л да. Тэгээ энэ тал дээр бас жоохон анхаарал хэрэгтэй л ах айл л та. Ер нь энэ тэнд үйл тохиолдолд шүү дээ тийм асуудал. Наад ч гэсэн тохиолчлаас. Тэгвэл улсын их хурлын гишүүн Дамбочор хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг улсын их хурлд өргөн барьсан. Энэ хуульд ажил олгогч нь ажилтнтай хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулж гэрээний 1% ажилтнанд өгөх үүрэгтэй. Ингэхдээ хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй ажил олгогчид хүлээлгэх хариуцлагыг өндөрсгсөн байна. Мөн туршилтаар ажиллах хугацаанд нь заавал цалин хөлс олгох хугацааг нь 3 сар байгаар нэмэлт өөрчлөлт оруулжээ. Өөрөөр хэлбэл нэг сар ажиллаад 2 сар ажиллаач гэдэг юм уу? Эсвэл тэгсэн мөртлөө нөгөө чинь цалингаа авч чаддгүй. Ийм л байдлыг бид зэгслэх үүднээс чи ажилд хүн авч байгаа болвол нэг одоо хөдөлмөрийн гэрээ хий. Дээрээс нь бол нийгмийн даатгалын төл, эрүүл мэндийн даатгалын төлөөд гэдэг энэ асуудлыг шийдэж байгаа. Мөн тодорхой ажлыг гүйцэтгээд зарцуулсан цаг хөдөлмөрийн бүтээнчтэй тохирсон ажлын хөлсөө шууд авдаг байхаар хөдөлмөрийн гэрээнд ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн хөлсийг талууд харилцан тохиролцож тусгахаар хуулийн төсөлд заажээ. Манай телевизийн мэдээний редакцад 416 дугаар байрны оршин суугчид хандаж тодорхой санал гомдлыг илэрхийлсэн байгаа. За энэ дагуу бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулно. Энд чинь доод ходоолдоо ингээд бохир нь алдаад тэгээ энийг цэвэрлэхгүй одоо арга хэмжээ авахгүй л байгаа байхгүй. Тэгээ энэ ч одоо ерөөсөө нэг тохиолдолд дээшээ бүгд өнөрч байгаа л да. Орж гарсан улсууч одоо нэлнаатай хөвгтөдтэй усад орж хэцүү шүү дээ. Энэ гэхдээ ганцхан энэ жил ингээд байгаа юм шиг байхгүй юу? Жилийн жилд энэ яриаг үүсдэг энийг ингээл Эрдэнэ туслуу ярьдаг. Эрдэнэ туслынхаа тодорхой хэмжээгээр арга хэмжээ авдаг шиг байна. Гэтэл мэдээж бас нөгөө сөөх гэдэг нөхдөд шүү дээ. Тэд нар ч ерөөс анхаарал тавьж байгаа юм байдгүй. Хийж байгаа юм ерөөс энд байдаг. Өөртөө үзэгддэг. Одоо жижигүрч болсон. Хоёр ч яг энэ усалтаад байгаагийн дээдлэл зочдууд л байна. Энэ зочдууд нь яадаг вэ? Орой 5 цагаас зочдод шүнжинд бол архитект тавтгаа тийм болж идэг. Энэ дээр одоо бас бидний цагдаа магдалуу хэлж яриад байдаг. Иржил байдгийн шиг үлээ тэгээд одоо энэ хаалт гэдгийг одоо ч хаагаагүй. Энэ бүглэрэл бол ерөөсөө энэ доотлын буудлаас эхэлдэг гэж боддог байхгүй. Одоо сөөхийн үнийг би бол танихгүй. Одоо солигдох нэг залуу хүн болж нэгсэн хөгшин байдгийн юм л. Би бол мэдэхгүй. Зүгээр энэ жижигүр энэ орж гарч байгаа энэ иргэд бол өөртөө ярих нь бол хэцүү ирэх байгааг л гайхал яриад идэг мэдээж хэлдэг л байлгүй. Эрдэнэт ус орон нутгийн өмчид хязгаарлагдмал компани зүгээс сууц өмчлөгчдийн холбоонуудтай цэвэр бохирын шугам орц бодволын үйл ажиллагааг дуудлагын дагуу засвар үйлчилгээ мөн цэвэр бохирын дамжуулалтын хамтран ажилладаг гэсэн юм а. Харин орц бодволын шугам бүгдэрсэн эсэгт өдөр бүр сөөх хяналт шалгалтыг тавин шаардлагатай тохиолдолд Эрдэнэт ус компанид хандах хэрэгтэйг хэлж байна. Техникийн давхар энэ бодволууд ч сөөхөн өмчлөлт байдаг. Дотор нь одоо манай нэг хэвтэй шугам манай үүзэл манай харьяанд байдаг ийм юмнууд идэх. За бусад тараалтын шугам босоо шугамуд бол бүгдээрээ сууц өмчтэй холбооны харьяанд байдаг юм баггүй юу. Тэгэхээр энэ дотор одоо ус алдах тийм энэ бодвол дотор ус алдах одоо бөглөрөлт үүсэх энэ тохиолдлууд бол сөөхөд биднэрт өгөөл дорн гаргуулаад ингээл үйлчилгээгээ хийлгээл төлбөрөө хийгээл ингээл явчихдаг. За энэ юмаа иргэд тойрдгүй эзэн байхгүй сөөхөд ийм юм гардаг штэ. Одоо өмхөрөөд байгаа сөөхч тэр энэ бодволын оршин суугчтой сөөхтэйг л ярих хэрэгтэй. Яагаад энийг ингээ бидний ийм өмхий байдалд байлгаад байгаа. Яагаад Эрдэнэт тус захиалга өгөөд дуудлага өгөөд хийхгүй юм. Манайхан өчигдөр хүртэл очсон л шүү дээ дуудлагаар. Тэгэл инженерүүд хүртэл ярьж штэ одоо дахиад очиод ирхийгээд. Ер нь сөөхтэй л холбоотой. Энэ сөөхүүд бол сүүлийн үед бол гайгүй ажил нь сайжраад байгаа. Ажил нь огт сайжрахгүй байгаа сөөхүүдийн нэг наадах шудраг хэлээ. Иргэдээс эрүүлж буй дуудлагын дагуу өчигдөр буюу 1-р сарын 31-ний өдөр сангийн сэлэвсрүүд үйлчлэг хийхэд подвол төвчээтэй ямар ч цэвэрлэгээ хийгдээгүй, гэрэлтүүлэггүй, ажиллах нөхцөлгүй, хоримтлагдсан хог бохир байсан байна. За үүнээс үүдэн эвгүй үнэр орц подолоор тархан тавгүй байдлыг үүсгэж, оршин суугчдыг бухимдуулж байна гэсэн юм а. За тэгвэл жил бүр Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ компаниас ажилчдын ажиллах нөхцөл байдлыг ханган, нохоон бөөсгүй, хог хаягдалгүй, гэрэлтүүлгээр ханган ажилласны хариуд 120 мянган төгрөгийг олгодог боловч нөхцөл байдал
ийм байгааг холбогдох албаны хүмүүс хэлж байна. Тиймээс энэ асуудал 100% сөөхийн ажил муу хийгдэж байгаатай холбоотой гэсэн тайлбарыг Эрдэнэ тус компаниас өгсөн юм. За үүний хариуд сөөх бид дуудлага өгөхөд мэргэжилтэнгүүд үл тоон ирэхгүй байсаар ийм байдалд орсон гэж зөрчилдөж байсан юм. За Дүрийн 16 байрны хувьд үнэр ялгаруулж буй хог хаягдлыг сөөх нь хавар дулаан орохоор цэвэрлэн гэж мэдэгдсэн ч Эрдэнэ тусаас ариутгалын холормын нар хангаж за сөөх нь цэвэрлэгээ үйлчлэгээ хийж ажиллахаар тохиролцсон юм. Шийг устай газар гэрэл тавих хайггүй хэцүү. Ягаад гэвэл эн чинь маасалчдаг, дандаа усаалдаг. Тэгэл одоо бид нар ч өдрүүлга эргээд тойрол шаргаж яваад байгаа ш. Тэгэл Эрдэнэ тусыг дуудана хаалт байдлаа солиулна. Заримдаа удаж ирнэ. Заримдаа өөрөө гойж хүртэл гойж тавилдаг ш. Бүгдрэнгүүт нь шууд мэдээлэл өгөөл дор нь энэ ч болон шийдэх хэрэгтэй юм шүү. Эрдэнэ тус өнөөдөр маргаашийн юунд оруулчихдаг юм. Маргаашийн одоо тэр өдөрт ирдэггүй ш. Амраа. Тэгээ маргааш оруулчлаа гэдэг маргааш нэрдэг байхгүй. Дахиад дууддаг, дахиад маргааш ирнэ гэдэг. Ингээ 2-3 хоног алдчихдаг. Энэ туслах байна. Энэ байцаагч байна. Байнга ингээ цэвэргээ шалгаад, бодоолоо шалгаад тэгэл ус алдж байгаа байна. Зөндөө намраас хашаад энэ хятад винтүүд бол их ч хэврэг байдгийн шиг байна. Тэгээ байсааг л хаана ч эдгээр яхаар одоо толгойг нь авч хийчихэл солих хэрэгтэй байна гэдэг. Тэгээ солиод ерөөсөө байнга солиод. Саяны орсон тэр газар бол маш бохор байна л да. Энэ цэвэрлэгээ хариуцлагыг ер нь танах манай хариуцлага намар хийсэн. Намар хавар хоёр хоёлоо хийсэн. Одоо холормын Эрдэнэт уснаас холормын таануудын хариуцлагад өгөөчгөр холормын заримдаа байхгүй. Заримдаа би нэг хаяа авдаг юм. Заримдаа холормын одоо энэ яг өмхийн асуудлыг яаж шийдэж байна? Одоо тэгээ лагийн цэвэрлэхгүй бол болохгүй шүү дээ. Дулаархаар. Одоо бүр тэр олон жилийн хор өчигдөр өнөөдөр алдаж байгаа юм шиг чи 2 3 4 жилийн өмнөх юм байна. Тэгээ ингээ 2 3 жил болгочлоо гэж. Үгүй тэгээ чинь алдаад яг хоо чинь нэг юм бөглөрөөл бүглэг нь гаргаад тэгээ нэг хэсэг гайг байж байгаа дахиад алддаг байхгүй. Тэгээ дахиад дууддаг. А энэ байрныхаа хариуцж байгаа байрныхаа оршин сууж байгаа байрныхаа дотор гадна подолын шугам шүлжээ энэний бүрэн бүтэн байдал тэгээ доороо өнөр тарантай байх уу шугам шүлжээ нь хагарч хугарсан байна уу энэ бүхнийг энэ хүнээрээ төлөөлүүлээд оршин суугчид нь одоо үдчих өөрсдийнхөө юмыг өөрсдийнхөө юм шиг хайрлж хамгаалж явах хэрэгтэй л гэж бодож байна. За энэ сая бас хэлж байгаа сөөхөөс энэ Эрдэнэ тус ч өөрсдөө энэ бохны шугам зайлуулах юу мөнгөний өөрсдөө авчдаг шүү дээ. Ер нь энэ мөнгө дөрөв танах руу хуримтлагдсан юм ямар? Тэгээ ер нь бол энэ хуулийнхаа дагуу болохоор манай дээр төвлөрүүлж хураагдаад тэгээд зохицох ёсныхаа байгууллагууд руу тараад явдаг мөнгө. Тэрнээс бол манад яг бүх мөнгө нь үлдээд манайх тэрнийг аваад байдаг биш. Дулааны дамжуулсны мөнгийг дулааны станц руу манай тодорхой хувь дамжуулсан шугам шүлжээгээр дамжуулсан хувь аваад дулааны станц руу өгдөг. Бохир татан зайлуулахыг бас шугам шүлжээгээр дамжуулсан шимтгэлийг аваад ариутгах станц руу дамжуулан явуулдаг. Яг манай дээр бол үлдэж суугаад байгаа тийм зардал бол байдаг. Ямар ч тач 416 байрны хогийг сөөхөн цэвэрлэж подволыг ариутгах боллоо мөн бүглэрсэн хоолгон бүглөөсийг гаргасан тул үнэр нь дарагдж хэвийн байдалд орно гэсэн юм а. За энэ мэтчлэн сөөх бусад байгууллагуудын уялдаа холбоо муу ажлын хариуцлагагүй байдлаас болж иргэд оршин суугчид хохирж байгаа мэдээллийг оргил цаг мэдээллийн хөтөлбөр хүргэлээ. Өнгөрөх жиноос эхлэн манай аймаг гэр хорооллын иргэдийн түвшний хэрэгцээнд НАКО түвшийг нийлүүлж эхэлсэн байдаг. За өнөөгийн байдлаар Баян өндөр сумын 14 багт 10 гаруй цэгүүдэд түвш борлуулагдж байна. За Баян өндөр сумаас түвшний борлуулалт болоод иргэд олон нийтээс гарсан санал гомдлыг үндэслэн хяналт тавих ажлыг зохион байгуулахад аймагтай гэрээ хийсэнтэй холбоотойгоор тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд хүндрэл учирдаг талаар мэдээлэл өгсөн. За тэгвэл НАКО түвшийг Баян өндөр сумаас хариуцаж ажиллахаар болсон байна. Шарын голын нөөцтэй холбоотой асуудал гарч байна. Гэрээ байгуулах асуудлыг Баян өндөр сумд шилжүүлж өгье. Учиргал орлогчийн асуудлыг шийдэхдээ тухайн аж ахуйн нэгжтэй Баян өндөр сумыг холбож өгч хяналттай бүтээл гэрээ байгуулах ажлыг Баян өндөр сумд зохион байгуулах хэрэгтэй. Тэгээд тийм одоо асуудал гаргаж байгаа бол эргээд энэ асуудлуудыг тухайн аж ахуйн нэгж компаниудтай холбогдох байдлаар асуудлуудыг тодруулж тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй байна. Ханаасаа тийм муглаа гаргаа яваад байна. Энэ эрсдлийг хаахын тулд яах ёстой гэдэгт анхаарах.
За өмнө нь бол одоо манай дээр ирэхээр бид нар одоо хяналт шалгалт хийхлээр аймаг гэрээ хийцэн аймаг дээр явж байсан учраас бид нарт бол одоо тэр ирэх нь байхгүй. Дээрээс нь бид нар тулгамдж байгаа асуудлаа шийдвэрлэж амжихгүй байсан тал байгаа. Юун дээр НАКО төсний одоо савлгаан дээр килограммын жин дээр бол ус нэлээд алдаатай байгаа. Эрэхтэй бол одоо тэдэн килограммаар савлсан гэдээ ирдэг. Тэр нь одоо дутуу байх ийм эрэг тохирох ийм гарчаас учраас бид нар бол одоо шинээр гэрээ хийхдээ бол ерөөсөө 1 кг нүүрс нь ямар үнэтэй 1 кг нүүрснийхээ үнийг тогтоогоод тэгээд тэр ууттай энэ одоо 35 байх юм уу 37 байх юм уу энэгээ шууд одоо 1 кг-ийн үнээр ерөнхийдөө үржээд авчи. Үржээ тэр хүн тооцоо хийж авчих. Ийм нөхцөл болцоог одоо хангая гэсэн ийм зорилготой ажиллаж байна. Тэгээ одоогийн байдлаар бол манайх яг гэрээ контракт юмнуудаа хийгээгүй байна. Одоо энэ 7 хоногт хийгдээд ингээд яв. НАКО түлш борлуулагдах хугацаанд савлагдсан нүүрс килограммда хүрэхгүй байх зөрчил дутагдал гарч байсан байна. Мөн НАКО түлш борлуулагдаж буй зарим цэгүүдэд өөр төрлийн нүүрс хамт худалдаалагдсанаас үүдэж иргэд ялгахгүй байх зэрэг асуудал гарч байжээ. Баян өндөр сумаас энэ мэдчилэн зөрчил дутагдал дээр хяналт тавьж шаардлага хүргүүлж ажиллахад аймагтаа гэрээ байгуулсан гэх утгаар үл томсорлох асуудал гарсан хэмээн сумын цэцэг дарга ганц огт мэдээлсэн юм. За иймээс НАКО түлш компанитай гэрээ байгуулж түлшний асуудлыг хариуцаж ажиллах үүрэг чиглэлийг Баян өндөр суманд аймгийн цэцэг дарга өглөө. За манай аймаг НАКО түлш компанитай 10,000 тонн түлш нийлүүлэх гэрээг хийсэн байдаг юм а. Эрхэм үзэгчдээ оргил цаг мэдээллийн хөтөлбөр тодруулга ярилцлагаар үргэлжилж байна. За тэгэхээр бид мэрэгжлийн хэлтийн газрын мал эмнэлгийн хэлтийн байцаагч Алтан Гэрэлтэй ярилцах гэж байна. За учир нь 2 дугаар сарын 1-ний өдрөөс цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины жилүүлэлтийн ажил эхэлнэ гэсэн мэдээлэл бол цацагдсан байгаа. За гэхдээ үүнийг бол 1 хоногор хойшлуулсан гэж тодруулга мэдээлэл өгч. За мал эмнэлгийн гоц халдвар цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг манай аймагт 2 сарын 1-ээс 7 хоногийн хугацаанд хаягаар ингээд гүнзгийтэй чанга цаг нойлыг дарах 0.1 тот даргын тушаал гарсан байдаг. Тэгээ энэ тушаалыг хэрэгжүүлэхийн тулд одоо манай хувийн хөгжлийн мал эмнэлгүүд сумын тасаг хүнсгийтэй чанга цэцрийн хамтарсан бүрэлдэхүүн гараад ингээд вакциныг массовын вакцин хийх ёстой байна. Ингээд офшийн вакцин тархитахад одоо үндсэндээ вакцин тарих бэлтгэл хангаагүй үүднээс 1 хоногоор ингээд хойшлох асуудлыг мэрэгжлийн хэлтийн газраас тавиад өнөөдөр бас мэрэгжлийн зөвлөгөө хурал болоод ингээд зөвшөлт хүрээд ажиллаж байна. Ерөнхийдөө вакцин тархинд гарч байгаа усуд маань хувийн бэлтгэл хоол хүнсний зардлаа шийдээгүй байна. 3 дугаарт бол одоо үндсэндээ ийм малын вакциныг одоо Орхон аймгийн нийт мал сүрэг тарина гэсэн мэдээлэл сурталчилгааны ажил бол өнөөдөр байдлаар хийгдээгүй байна. Ягаад ийм байдалд орсоо гэдэг бол бид нар одоо үндсэндээ Булган аймагт болсон одоо голомтонд болсон тэр мал эмнэлгийн арга хэмжээг шууд манад хуулж хэрэгжүүлэх гэсэн нэг ийм асуудал гарсан байна гэж үзэж байгаа юм. Мэргэжлийн хэлтийн газраас үгс бол онцгой тохиолдолд өдөр шөнө тэр улирал харгалзахгүйгээр тухайн вакциныг ямар нэгэн байдлаар тарьж тухайн малд дархлаа үүсгэх юм үүрэг хариуцлагатай байдаг. Өвчин гарсан онцгой тохиолдолд. Хэрвээ бид нар одоо энд гүйцэтгэж байгаа үйл ажиллагаа бол одоо малаа дархлааж болох цаашд одоо цэцэг өвчин манай Орхон аймгийн бүс нутагт гарахгүй байх. Дархлаажуулалтыг хийхэд тулд бид нар заавал одоо тонлогч пресс ашиглах ёстой. Одоо маргааш өглөө бүх бэлтгэлээ хангаад маш аралтай вакцины ажил гэдэг маргааш өглөө эхэлнэ. Энэ үед бол одоо бас нэг газар очиж вакцины үзүүлэх сургуулийн асуудал ярих юм. Хийгдэх юм байлээ төлөвлөсөн. Энэ дээр манай телевизийн байгууллагууд очиод бас одоо бидний явуулдан тавьсан шаардлага одоогийн бидний тавьж хийж байгаа шаардлагын хоёрын харьцуултыг бол харах бүрэн боловч тоо. Ер нь бол яг энэ вакцины жилүүлэлтийн ажлыг манай аймаг анхны удаага зохион байгуулах гэж байна. Үгүй манай аймагт 10 ийм вакцины жилүүлэлтийн хувьд бол манай аймаг 14 төрлийн вакциныг жил болгон алдаа тарьдаг. Тэнд амьд үүсгэгчтэй вирусаар үүсгэгддэг өвчний вакцинч бид нар хийгч байдаг. Хүүлсэн буюу одоо үндсэндээ идэвхгүй жуулсан тунтай вакцинууд ч гэсэн бүх малтаа бид нар жил болгон вакцинж болдог байхгүй. Цэцэг өвчний хувьд бол одоо үндсэндээ анх удаа дээр үед манай оронд бол байсан сүүлийн үед одоо дахин сэргэж байгаа юм өвчин байж байгаа. Тэгээд цэцэг өвчнөд тэмцэх хамгийн гол асуудал бол стратегийн төвшөнд заавал тэр цэцэг өвчний үүсгэж вакциныг тарьж цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлж чаддаг байхгүй. Тэгэхээр бид нэр пост гаргаад цэцэг өвчнөөс бас урьдчилан сэргийлнэ гэдэг асуудал бас өөрөөсгөл асуудлын нэг л дээ.
За баярлалаа, тодруулга мэдээлэл өгсөн тань. Өөрчлөлт шинжилэлт төрийн бас байгууллага нь Орхон аймагт нийгмийн харилцааны эерэг хандлагыг түгээх зорилготойгоор байгуулагдсан бөгөөд тэдний хэрэгжүүлэх эхний ажил Андра Академитай хамтран хувь хүний хөгжлийн сургалтыг зохион байгуулах гэж байна. Андра Академийн хувьд бол нэг дор тийм ээ 3 төрлийн чиглэлийн сургалтыг нэг дор академик түвшинд олгодохоор давуу талтай ийм академи байгаа байхгүй юу. За багш нарын хувьд гэх юм бол гэр бүл судлаач, сэтгэл судлалын ухааны доктор Наранбаатар, за академийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Мөнх Баяр, за топ модель маркетер Андра Академийн гүйцэтгэх захирал Бадам Гэрэл нар өдөрдөө явуулах байгаа. За тэгээд энэ сургалтанд та хамрагдсанараа тийм үү оюуныхаа алжаалыг тайлж за тэгээд сэтгэхүйгээ өшөө илүү хөгжүүлэхэд та 21 дугаар зуунд ямар байх ёстой вэ? Яавал миний гэр бүл аз жаргалтай байх вэ? Яавал би ажлын байран дээр манлайлагч байх вэ? Хамгийн гол нь өнөөдөр аз жаргалтай байна уу те? Энэ бүх мэдлэг мэдээллийг л өнөөдөр энэ сургалтаар олж авна. Сургалтад дэлхийн хүн ба өөрийгөө бүтээх, хандлага, харилцааны соёл, мөрөөдлөө амьлуулах гэсэн чиглэлд зохион байгуулагдана. Андра Академийн гүйцэтгэх захирал Бадам Гэрэл нь өсвөр үе залуучууд болон бүх насныхны гоо зүй, хувийн соёл, нийгмийн харилцааны эерэг хандлага бүхий цогц мэдлэг олгох чиглэлд ажилладаг. Өнөөгийн байдлаар тэрээр 800 гаруй шавийг сургасан байна. За Андра Академийн зөвлөх багш Наранбаатар Америк нэгдсэн улсын сэтгэл судлалын чиглэлээр докторцол хамгаалсан аз жаргалын набор 365 хоног аз жаргал, сайн нөхөр А болох алхмууд, өөдрөг гэгээлэг, ухаалаг хүүхэд гэсэн 5 номоо уншигчдын хүртэл болгоод байна. Заран тус академийн үүсгэн байгуулагч Мөнх Баярын санхүү маркетинг компани засаглал олон нийтийн харилцаа стратегийн чиглэлүүдээр зөвлөх үйлчилгээг үзүүлдэг байна. Өөрчлөлт шинжилэлт төрийн бас байгууллагын цаашдаа Андра Академитай хамтран ажиллаж нийгэм олон нийт рүү чиглэсэн хувь хүний хөгжлийн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. За сургалт 2 дугаар сарын 4-нд Хүүхдийн ордны их танхимд зохион байгуулагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг үзэгч та 99 70 95 29 дугаарын утсаар лавлах боломжтой. Угаар бидний бэлтгэсэн мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Үзэгчтэй аймаг орон нутагта болж өрнөсөн цаг үеийн мэдээллийг оройн цаг мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй. Маргаашийн мэдээллийн хөтөлбөрөөр иргэн уулзъя. Баяртай үзэгчтэй.